Хазаргоо бүсгүй таа бол Монгол цусны дархлаа гэж үгвэ. За ийм сарин бол төр харимч хинвэ. Залуу хүн өөрийн гараар өөрийн мөрөөдлөөр амьдралаа босгоход түүнээс илүү амттай зүйл гэж үгүй хэмээх үгийг эцэг гэх юм уу бүрэл үр хүүхдэд сургадаг байхаа. Харин баян тансаг хэлбэрхэн амьдралд хийтэхээр шунаж баян хүнтэй л дэр нэгтгэчвэл санаа зовх зүйлгүй амьдрна гэдэг ойлголт зарим охид бүсгүйчүүдэд байдаг тухай олон яриа байдаг юм а. Харин сүүлдээ ил цагаандаагаар ч олон нийтийн сүлжээнд тийм зүйл яриад сууж байгаа бичлэгүүд цацагдсан байна. За Royal Academy захирал учрлын хэсэг оюутнуудад лекц тавьж байх хоёр болсон асуулт хариултаас үзэхэд хүмүүсийн дүгнэж байгаагаар бол хамгийн дорой асуултанд хэд ухаантай болж харагдах гэсэн оролдоо байгаа хэмээн дүгнээд байгаа юм а. Тэгээд ийм асуухад юм даа. Гэхдээ намайг тийм буруу хараад. Ер нь их эмэгтэйчүүд дотроо хэлж чадахгүй юм ээ. Асуухыг мэдхийг хүсдэг зүйлүүд байхгүй юу? Яаж мөнгөтэй гайгүй хүнтэй суух вэ гэх. Наач одоо хичээлээс гадна. Хичээлээс гадна. За өнөөдөр ч нээлттэй өдрөлөг болж байгаа учраас би бас сайн бас таах гэсэн танихгүй аль сургууль байд юм лээ. Энэ бол нэг чухал шүү дээ. Зүгээр би танаас асуумаар санагдаад тэгээд асууж байна. Чи би нэг асууж байна. Тань шиг баян хүмүүстэй яаж танилцсан? За. Тэгээд өртөө хүмүүс хаагур ресторан пабд ордог бол танайдад хэрэглэв. Өнөөдөр ч мэрэгчлээ сонгох юм. Тэгвэл одоо жишээ нь А тал бол зулаа. За Б тал бол нөгөө хөсөд байгаа баян нөгөө мөрөө шүү дээ. Тэгэхээр энэ одоо ийм за манай нэг найз та Бата. Бата зулаа хоёр уулзах гэдэг шүү дээ одоо ийм тийм. Бата зулаа хоёр харилцаанд орох хэвээр. Бата зулаа хоёр харилцаа ашигтай ажиллах хэвээр. Тэгэхээр А тал бол юу ах вэ? Б талд юугаар ашигтай вэ? Сая ярьсан тийм. За сайхан хангах хэвээр Б тал. За Б тал бол А талыг яах вэ? Эргээд санхүүгээр харах хэвээр. Санхүүгээр. За ингээд ихлэхээр энэ хоёр бол хоёулаа эрх үүрэг үүсээд харилцаанд ороод хоёулаа одоо яах вэ? Нөгөө нэг ингээ хоёр тал хожиж штэ тий. Нөгөө вин болж. Тэгэхээр энэ хоёр бол ингээ ашигтай ажиллах юм байна. За тэгвэл Б талын өмнөөс бодоод үзье. За Б тал бол миний бодлоор А талыг сонгохгүй. Б тал бол нэг аваад суун гэдэг магадлал маш бага. Яг тэгвэл Б тал за жишээ за хувьцаагаар ярих юм бол за зулаа. Чи бол маш муу хувьцаа. Маш муу. Яагаад гэхээр за чи та хоёр бол одоо хоёулаа хөрөх багтууд. Гэхдээ та хоёр 2 жилийн дараа 3 жилийн дараа та хоёр ч гоо сайхан муудна. Хөгшрөн. Хувьцаагаар бодох юм бол зах зээл дээр та хоёрын хувьцааны үнэ унана. Тэгэхээр Б тал ямар ч ашиггүй ууз. Батад Түүний хэлж тайлбарлаж байгааг урд нь хин нэг гадаадын том хүний хэлж үүсэн ишлээс санаа авсан байна хэмээн олон нийт дүгнэж сэтгэгдлүүд илэрхийлсээр байлаа. Харин тухайн бичлэг цацагдсны ердөө маргаашнаас нь за баян хүнтэй суух арга замуудыг огтд зааварлаж байгаа нэгэн бүсгүйн бичлэг олонний дүргүслийг маш ихээр төрүүлээд байна. За ингээд тэгэхээр огтуд бүсгүйчүүдэд маань 4 сонголт байна. Нэгдүгээр чи тухайн залууг баян болж магадгүй гэж бодоод азаа туршиж суух. Хоёрдугаар баяжиж буй залуухан бизнесментэй суух. Гуравдугаар баян хүний хүүтэй суух. Дөрөвдүгээр нэгэнд баяжсан хөгшин хүнтэй суух. Эдгээр 4 сонголтын алийг хийсэн бэ? Чи царай зүс биеха сайтай ах хэрэгтэй. Энэ дээрээ нэмээд хоол сайн хийдэг, гэрээ ажил сайн бол сайн байна. За ингээд эдгээр хүмүүсээ хаанаас яаж олж авах вэ гэхээр жишээлхэд банкныхан, урлагийнхан, спортынхан, бизнесмэнүүд гэд ялгах хэрэгтэй. Сошиал орчинд тох зүйлс хүмүүст хамгийн ихэр хүрдэг болсон энэ цагт за ёс зүй дүрм журм гэж зүйл алдарсаар байгаа явдлууд ихэр гарах болсон. За хүн өөрийн үзэл бодлоо хинээс ч хараат бусаар илэрхийлж болох ч гэлээ за сөрөг урсгал руу бусдыгаа уриалан дуутах нь болчимгүй үйлдэл гэдгийг сошиал орчинд хүмүүс бүгд дүгнэн хэлсээр байгаа юм а. Хэдийгээр хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж дураараа хайрлаж дуурлах хэрэгтэй ч за энэ мэтчлийн хэлбэрхэн аргаар амьдралыг төсөөлөх нь залуу хүмүүст хөнөөлөхтэй гэдгийг дуулгах байна. За тиймээс сошиал ертөнцөөр явж байгаа янз бүрийн уриалан дуудалтанд та бүхнийг авах гэхийн ухаанаар хандаж байгаасаа гэдгийг хүсэх байна.